За их хурлын гишүүдтэй өнөөдрийн мэндийг хүргэе. Монгол улс арчлалын баян бүрд байсан бол өнөөдөр авилгын баян бүрд болох хэмжээнд байна. Энэ бол авилгын төсөөллийн индекс болон авилгалтай холбоотой бус үзүүлэлтээр харагдаж байна. Авилгатай бол урай лоозонгоор бас уран үгээр биш учир шалтгаанаар нь тэмцэх ёстой. Би бол тэгж боддог. Монголын төр бол авилгатай тэмцэх, хулгайтай тэмцэх энэ тэмцэлд бол ялагдсан гэж бодож байна. Одоо Монгол улсын засгийн газарт авилгатай тэмцэх улс төрийн хүсэл эрмэлзэл байна уу гэдгийг би эргэлзэж байгаа. Таны уран үг, үйлдэл хоёр зөрж байна. Учир юу юм бэ гэхээр авилга хаана байна уу гэхээр хаана нууц байна, түүнд авилга оршдог. Хаана мөнгө төсөв их байна, түүнд авилга оршдог. Улсын их хурл хянын шалгачийг үүргээ хэрэгжүүлэх үүднээс хянын шалгах төр хороо байгуулах санаачлагыг гаргасан. Ухаан хуудгийн хянын шалгах төр хороог танай засгийн газрын зарим гишүүд дэмжээгүй. Харбины гэрээг ил тод болгох хянын шалгах төр хороог танай засгийн газрын гишүүд дэмжээг унагсан. Одоо танаас дахиж асууя. Улсын их хурл дээр засгийн газрын нууцад авсан энэ гэрээг цаашдаа олон гэрээнүүдийг ил тод болгох, нээлттэй болгох, нэг мөсөн эргэлзээг нь тайлах энэ хянын шалгах төр хороог танай засгийн газар дэмжих үү. Тэр дундаа 92 оноос хойш Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын газар олголт хуулийн хүрээнд байсан уугүй юу гэдгийг хянын шалгах төр хороог ерөнхий сайдын хувьд та дэмжих үү гэдгийг тодорхой хариулт өгөөч. За адилхан залуу хүн байж юун ч амархан бууж өгдөө. Би бол бууж өгөхгүй. Тэгээ Баатар хүн сайдаа. Та миний ажлыг тухайн үед аваад миний өрөөнд орж ирж таны эхлүүлсэн захимжилтын энэ олон ажил, ийм Монгол дээр хийсэн ажлууд, шилэн ажиллагаа бол авилгыг бууруулах уг үндсийн шийдэл байжээ гэж хэлж ирснийг би тод санаж байна. Тийм учраас би уран үг ярихдаа их дургу хүн. Гэхдээ хийсэн ажлаа бол бахархалтайгаар ярьдаг. Өнгөрсөн хугацаанд Монгол улс цахим засаглалын индексээр л урагшилсан. Нээлттэй засгийн түншлэл авилгыг бууруулах ганц шийдэл чи инээл гэж хэлсэн. Дэлхийн засгийн газруудын дээд хэмжээний уулзалт энийг л үнэлсэн. Тийм учраас цахимжилтыгаа амьлуулъя гэвэл таны ярьдаг энэ бүртгэл, газар олголт, лиценз бүгдийг блокчейн дээр оруулъя. Энэ бүрэн боломжтой. Ингээд дараа нь бүх хамаарлууд нь тогтоогдоод явна гэдэгт бол би одоо эргэлзэхгүй. Тэгэхээр бас авилгын баян бүрд гэж хэлж болохгүй. Монголд бол ардчил байгаа. Би үргэлж итгэдэг. Монголд бол ардчил байгаа шүү. Монголын ард түмэн ардчлалын төлөө үзэл санаатай. Бидний үеийнхэн энэ зах зээл шилжсэн нийгэм төрж өссөн хүмүүс үгээ хэлдэг, үзэл бодлоо илэрхийлдэг, шүүмжилж чаддаг. Бид бас хазтай оронд төрсөн хүмүүс шүү. Тийм учраас сүрэг хүчний эндрээс ярих бол бас чухал байдаг баг. Гэхдээ бүгдийг үгүйсгэж сүрэг хүчээ хийх нь бол надад таалагдахгүй. За тэгвэл Баатар хөгшөө. Нэмэлт асуулт асууж. Сүрэг хүчний эндэр гэдэг зүйл байхгүй. Бид нэг Монгол улстай улсын их хурлын гишүүд нэгдэж нийлээд хяналтын төр хороо байгуулах энэ санаачлагуудыг та ерөнхий сайдынхаа хувьд дэмжих үү гэж би асуугаад байгаа. Тэр дундаа нийслэл Улаанбаатар хотын энэ газар олголтыг хянын шалгах төр хороо байгуулахыг дэмжих юм уу? Хэрвээ үнэхээр авилгалтай тэмцэе гэвэл их хурл улсын их хурлын гишүүд асуудлыг нээлттэй болгох энэ санаачлагыг л засгийн газар дэмжиж өгөөч гэдэг ийм тодорхой асуулт асууж байгаа. Энэ бол улс төрийн асуулт биш, ажил хэргийн асуулт байлаа. Та харин маш их уурсаж улс төрж байгаа байдалд бол би их харамсаж байгаагаа илэрхийлье. Ерөнхий сайд. Төр хороо байгуулах эрх бол их хурлын эрх. Энэ газар олголттой мэдээллийг би одоогоос 2022 он багч шүү. 2022 он Шилэн говьн дээр тавьсан шүү дээ. Улаанбаатарын бүх газар олголтыг хүний өөрийн гэлтгүү бүгдийг тавьсан. Хин ч ороод хин газар олгосон, хэний газрын бүгдийг мэдж болно. Гэхдээ Улаанбаатар хотыг тэр газар олголттой холбоотой төр хороо байгуулад их хурлын гишүүд дэмжүүл би орж ирээ мэдээлэл би бүгд нь хамтраад ажиллана. Энэ бол их хурлын гишүүд олонхороо шийдэх асуудал шүү. Тийм учраас ардчсан парламентыг би үргэлж хүндэтгэх нь ардчсан парламент ямар ч төр хороо байгуулсан би үргэлж дэмжинэ. Шаардлагатай бол би орж ирээд асуултанд нь хариулна. Та бүхний санаачлах шаардлага бүхнийг биелүүл. Монгол улс бол парламентын засаглалтаар